гэр бүлээ авч үлдчихэж байгаа. Тэгээд тисгээд байгаа тийм үү? Салмаар байгаа гэж нөхөртөө ч юм уу, эхнэстэй ч юм уу сэтгэл ханамжгүй бараг харахад л уур хүрдэг, үзэн яддаг болсон харилцаатай хүндийн хүйтэн хэрэлддэг, бараг хэрэлдэхээс залхацсан олоолон гэр бүлүүд амьдарч байдаг. Гэхдээ яагаас алдгүй гэхээр хүүхэдтэй дунд нь одоо гагнастай гэсэн үг. Тиймээс хүүхдээ бодоод хүүхдийнхээ ирээдүйг тийм үү өнчин болохгүй, эцэггүй, ихгүй болохгүй тул салахгүй яваад байдаг. Гэтэл энэ нь маш өрөөсгөл юм байна. Яг гэвэл судалгаагаар юу гэж гарч ийн гэхээр ээж аавтай мөртлөө ээж аав нь хоорондоо үргэлж хэрэлж яадаг тийм үү шөнийн 3 цагт босч идээд бос чимдаамаа бэлд одоо явна инглээ эсвэл аавын муулдаг ээжийн муулдаг байнгын хоорондоо муухай харилцаатай тийм үү тэр чинь хүүхэд амьд юм чинь мэдэрнэ шүү дээ байнга сонсож байгаа харж байгаа судалж байгаа тэр болохныг хамгийн хайртай хоёр хүний хоорондоо ингэж байгааг харах чинь том гэмтэл авдаг байхгүй юу нийгэмшлийн хувьд гэтэл нөгөө талд салцсан. Тэгээд хүүхэд нь ээжтэйгээ ч юм уу аавтайгаа ч майл нэгэнтэй ч юм уу явж байгаа. Тэгээ уулзаад ингээд хоорондоо хоёр хүүхдийг хэрвээ харьцуулбал аав ээжийн салцсан хүүхэд илүү эрүүл байгаа байхгүй юу? Сурлагын хувьд онц, нийгэмшлийн хувьд илүү өндөр. Өөр ингээд магадгүй сэтгэлийн хаттаач болох байна. Харин тийм. Ингээд хамаагүй эрүүл харилцаатай одоо травманы дэмтлийн тал багтай байгаа байхгүй. Эсвэргээр ээж аавынхаа хэрэлтгийг байн харддаг өдөр болгон нэг нуудалцахын хооронд нь хэрэлтгийг харддаг тэгсэн мөрчлөө салаагүй хүүхэд илүү нийгэмшлийн хувьд сурлагын хувьд тийм үү хичээлд хандах хандлага бусадтай мэдлж хүндлэх одоо юу гэдэг олон тал дээр илүү сул байгаа байхгүй юу. Тэр нь бүр нийгэмд ингээд тодорхой судалгаагаар болцсон. Тэгэхээр хүмүүс юуг буруу ойлгоод байна тэгэхээр хүүхдийн төлөө салахгүй байх гэд төвчээл хоорондоо хэрэлдээд алцаад хүүхэд бүх муу мухайг харуулдаг. Тэгээд тэр хүүхэд тийм үү хүнийг хайрлахаас ч залхсан. Тийм. Хүнтэй харьцахаас ч үзэн ядах ч юм уу ийм нөхцөл байдал хүртэл үүсэж байна. Тэгэхээр ч ингээл бүр ийм нарийн